За улсын хурлын хамгийн газар тэр ээж бүрдлийг нь хангаж шаардлагатай тэр үндэсний аюулгүй байдлын зүйлийн бичгийг нь бүрдүүлэх, шадар сайд өөрөө тэр бичгийг нөгөө бүрдүүлэн хангасны дараа хэлцэж хуулийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг чиглэл болгож байна. Нөгөө талаас засгийн газрын гишүүд улсын хурлд хүндэтгэлтэй хандахыг шаардж байна. Гишүүдийн картанд зөвшөөрлгүй халдахыг зөвшөөрөхгүй. Улсын хурлд хүндэтгэлтэй хандахыг одоо нийт гишүүдтэй бас уриалж байна. За ингээд тогтоолын төс батлагдсан тооцлоо. Та бүхэндээ өнөөдөр бас Монгол улсын байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 29 жилийн баярын мэндийг хүргье. 1990 оны бүх нийтийн чөлөөт нээлт арчилсан сонгуулиар байнгын ажиллагаатай анхны парламент улсын баг хурлыг байгуулж 9-р сарын 13-ны өдөр анхны хуралдаан чуулгана хийснээс хойш яг 29 жил өнгөрсөн байна. Тэгээ энэ завшааныг ашиглан үе үеийн парламентын гишүүд, үе үеийн улсын хурлын тамгын газрын ажилтнуудад ойн баярын мэндчилгээг өргөн төвшүүлж байна. За мөн энд оролцож байгаа Лүндэ Жандсан улсын баг хурлын гишүүн, Данзангийн Лүндэ Жандсан гишүүн танд болон танаар төлөвлөлөөд улсын баг хурлын нийт гишүүд, Лувсан мандангийн болд гишүүн та хоёртоо нийт парламентын гишүүдийнхээ өмнөөс Лүндэ Жандсан болд гишүүдтэй бас баярын мэндийг хүргье. Улсын баг хурлын гишүүдтэй. За үеийн парламентын гишүүдтэй бас баяр хүргэж байна. За ер нь сүүлийн үед парламент руу бас халдах дайрах халдлууд их байгаа. Парламентын үеийн парламентууд дэлхийн улсын хурлууд ч гэсэн бас төдийлөн сайн нэр хүндгүй байдаг. Ийм ч учраас парламентын ардчлалын үлгийн нутаг болох Их Британий ерөнхий сайд Черчилль ардчлал бол төгс төгөлдөр зүйл биш ээ. Муу нэртэй, парламент муу нэртэй. Гэхдээ энээс илүү сайн тогтолцоог хүн төрөлхтөн бодож олж чадаагүй байна гэж хэлсэн байдаг. Ийм учраас манай үе үеийн парламентууд өөр өөрийн түүхийг бүтээж улс орны хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулж ирсэн. Ийм учраас парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө хийгдсэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд манай улсын хурал суудалтай намууд болон улс төрийн бүх намууд нэгдэж хамтарч ажиллахыг уриалж байна. Энэ өөрчлөлт бол энэ байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны түүхтэй өдрийг тохиолдуулан онцлон тэмдэглэхэд энэ парламентын засаглалаа бэхжүүлэхэд докторжуулахад чиглэгдсэн ийм зорилготой үндсэн хуулийн өөрчлөлт болсон гэдгийг онцлон тэмдэглэж байна. Ингээд энэ парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөө улсын их хурлын гишүүд парламентаа бас хүндэтгэлтэй хандаж улс төрийн намууд бас энэ бэхжүүлэхийн төлөө энэ санаа санаачлагыг дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна. За үүгээр өнөөдрийн чуулга өндөрлснийг мэдэгдэе.